За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргье гэж байгаа хүмүүстэй. За одоо ингээд манай өөрчлөлтөө өтөж байгуулгаас 5 өдөр болгоны лайв маань 3 дахь удаагийн лайв маань явж байна. За өнгөрсөн 7 хоногт Баярам Ментор битээрээс лайв хийсэн байгаа. За битээрээ болохоор 2 дахь байна тий. Хоёулаа хамт хийгээд. Тийм ээ. 2 дахь хийж байна. За тэг өнөөдөр Баярам Ментор битээрээ ярих зүйл бол хуучин зуршлаа эвдэх үе гэдэг сэдвээр битээр богино хугацааны бас яриаг хүрэхээр бас битээрээс энэ сууж байна. За тэгэхээр ер нь одоо энэ архинаас ангижирна гэдэг чинь ер нь зуршлаа өөрчлөх байгаад байгаа шүү дээ тий. Зуршлаа эвдэх, өөрчлөх, бас солихч гэж ярьдаг тий. Бас шилжүүлэгч гэж ярьдаг. Олон хэлбэрээр хэлж болно тийм ээ. Аха. За тэгэхээр яг энэ талаар бид өнөөдрөөс ярмаар байна. За тэгэхээр Баярам Менторын хувьд бол та бас яг энэ хуучин зуршлыг одоо өөрчлөхөд юу чухал байна гэж та ер нь өөрийнхөө амьдрал дээр болон бас бусдын амьдрал дээр та одоо анзаарж байна. Миний хувьд одоо яг анзаараад энэ бас туршлага өөрийнхөө байдлыг хараад ингээд яхаар ямар нэгэн хүнд ингээд тогтцсон тэр зуршлаг шилэгдээд байгаа. Энэ зүйл маань өөрийн биднээс ухамсараас гадуур бүр өөрөөр хэлэх юм бол бүр далд ухамсарын хүрээнд те. Ухамсартайгаар бодохгүйгээр ингээд байнгын ингээд автоматар хийгддэг юм үйлдэл болцсон. Энэ зүйлээс дайлгоо донтолтонд ингээд орцсон ингээд над хүний хувьд бол ер нь арх гэсэн ингээд тийм тохиолдлыг хүлээж авах үед бол одоо уу гэсэн тийм баяр хөөр ингээд төрдөг. Одоо гэсэн тийм цаашаа хүчлэгдсэн юм бодол ингээд гүнээр ингээд суугдсан байдаг. Хүний хувьд бол энэ зуршлыг өөрчлөх нь маш чухал юм аа гэдэг. Тэр ингээд харж байгаад энэ эдгэнтийн судлаач гаргасан байдаг. Ер нь миний хувьд ч гэсэн ингээд харахад за зуршлыг бол ер нь арх уухай байгангууд арх уухай ингээд шууд байшна гэдэг бол ер нь баг боломжгүй зүйл юм байна. Аха. Дан ганц хүсэл биш байгаа шүү дээ. Тий, хүсэл болон оролдлого. Тэрний гол механизм ингээ юунд явдаг гэх юм бол хэрвээ ингээ надцэг ингээ та ингээ донтсон байх юм бол нэрэн гүнзгий архин дуртаалцсан гэсэн үг шүү дээ. Байх юм бол үүнийг ингээ өөр зуршлаар орлуулах гэж яригддаг. Ааха. Тэр өөр ингээ тай дэлгэрэнгүй хэллээ л дээ. Одоо шилжүүлэх гэж хэлдэг те. Гэдэг чи одоо хэрвээ би арх уудаг ингээ дуртай байсан бол яг тэр тухайн үед явдаг тэр үйл явц юм бүр эсийн төвшөнд молекулын төвшөнд явдаг тэр допамин мэтийн одоо тэр баяр хөөргийг ингээд төрүүлж яадаг азарлыг мэдрүүлж яадаг тэр молекулын дааврын төвшөнд яг тийм үйлдэлээр бас тэр даавар ялгуулж явах. Жишээ нь одоо ингээд би өнөөдөр ингээд арх уухгүйгээр яд байж чадлаа гэдэг өөрийгөө оромшуулдаг тийм. Эсвэл ингээд сэтгэл санаагаа ингээд зөв хүмүүстэй гэдэг илэрхийлж өөрөөр хэлэх юм бол адилхан нэгэн зорилготой аагийн бүлэгч юм уу. Ийм хүмүүсийн хүрээлэлд яг өөртөө тохиолдож байгаа асуудал болон арх уухгүйгээр би ялан дийлж байгаа. Энэ зүйлийг илэрхийлж ярих. Энэ зүйл нь өөрөө яг арх уусантай тэнцвүүц тийм химийн процесс дотоод шүүрлийн тийм механизм гэж байгаа байхгүй юу. Ингэснээр ингээд зуршил ингээд өөрчлөгдөх өөр шин зуршилтай болох зүйл явагдаа гэж. Аха. Одоо тэгэхээр яг энэ зуршил гэхэр чин одоо яг нэг автоматар хийгдээд байгаа зүйл гэсэн үг шүү дээ. Яг ухамсартайгаар би одоо хийе гэхээс илүүгээр ер нь тэр нөхцөл байдал нь бүрдчихвэл өөрөө ирэхгүй нэг юм итгэд хийцэн байдаг. Тэр зүйлэл ер нь зуршил байгаа даа шүү дээ. Дадал зуршил гэж хэлээд байгаа. Тэр яг энэ нөгөө би энэ одоо яг энэ дадлын одоо дадал зуршил дээр юм одоо бүр юм мэрэгчсэн хүмүүсийн ингээ номыг судлахаар ер нь сайн зуршил, муу зуршил байхгүй гэдэг байгаа байхгүй юу? Ер нь өгөөжтэй зуршил, хортой зуршил байдгаа гэж тий. Тэгэнгүүт ер нь альва зуршил чинь ингээ тархин дээр ингээ автоматар бий болоод байгаа. Ер нь ингээ нөхцөл бүрдчихвэл өөрөө ихгүй хийчдэг зүйлгээд ахын болвол тэгвэл тэр автоматчлагдсан байгаа зүйлийг одоо автоматчлсан байдлаас нь гаргах, эвдэх шинжлэх болчиход байна тий. Тий. Одоо ер нь арх уухыг одоо ингэ сонголт гэж хүмүүс хэлдэг. Тийш одоо өөрөө ингэ арх уухгүйгаа ухамсартай хүн чи өөрөө чи сонгосон доол болоо тий. Чи дуртадаа л болоод гэдэг. Гэвч яг энэ зуршилтай холбоотойгоор ингэ эрдэмтдийн ингэ судалгаагаар ингэ харах юм бол ингэ юу гэдэг вэ гэх юм бол иймэрхүү сонголтууд нь нарийн бодож цэгнсний үндсэн дээр гаргасан шийдвэр мэт харагддаг
татдаг байвч үүндээ баг ухамсарлаж амжилтгүй үйлдэл төрөгдөг. Өдөөс хүчний нөлөөний дор явагдаа гэж тодорхойлоод байгаа байхгүй юу. Хэдийгээр баяр сайхан одоо ингээд арх уухгүй шийдвэр ингээд гаргалаа гэсэн яахааргүй хажууд ингээд цуг уудаг хүмүүс юм уу өөр ингээд хүмүүс арх уухад өөрөө имэдлгүй ингээд дотоод сүрлэн битэрхай юм одоо шүүс сасгах те. Гэх мэт ингээд дур хүсэл ингээд хүрэх. Энэс нэг балгачих юм сэдэнс гээд инх юм сэдэнс гээд энэ бол ингээд өөрөө имэдлгүй ингээд явагдчихдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо бүр нэг түгээмэл ингээд донтолтын юмдаа биднээс нэг хэлэгдээд байгаа зүйл хэрвээ та ойр орхон татамжтайгаар уг ингээд архийг спиртийн төрлийн ундаа хэрэглээд авах юм бол та өөрөө мэдлгүй ингээд юм дур хүслийн тойрогд орсноор одоо архин донтох өвчтэй болж байгаа гэж хэлэгдээд байгаа байхгүй юу. Энэ ингээд биднээс ингээд давтамжтайгаар ойр орхон ингээд хэрэгэлсээр байгаа бие махбод тасалтай болоо сэтгэл зүйн тасалтай болоод тэгээ бүр дотоод тэр молекул дааврын хэмжээнд хүртлээ. Яг тэр хугацаанд төхөөдрөнгөтл одоо ингээд дур хүслээ хүрээд өөрөө уухгүй гэж бодож байгаа ч гэсэн таталтлаас ингээд чи уух хугацаа чинь болчиход байгаа юм шиг өнөөдөр 5-4 үстэй гэл ингээд Аха. Тэр болохоор одоо яг бие махбодын хувьд ч болоо тархинд бас тэр нэг юм програм үүсч одоо тий автоматчлагдсан буюу одоо үл ухамсарлахад орцсон хэсэг байгаа даа штэ. Тэр яг энэ сэтгэл зүйч одоо маш том юм эрдэмтэн нэг Карл Юнг бол юу гэж хэлсэн бэ гэхээр яг ухамсаргүй үйлдэлийг одоо ухамсарт үйлдэл болгохоос нааш тэр таны амьдралыг удирдах заалж та түүний иргэшээлд амьдрах болно гэж Карл Юнг бол хэлсэн байгаа даа л та. Өөрөөр хэлэх юм бол далд ухамсар чинь чамайг удирдах байгаамаа гэж. Карл Юнг гэдэг сэтгэл зүйчийн хэлж байгаагаар болохоор яг хүний ухамсарын 20% байна. Гэтэл яг далд ухамсар одоо 80% байгаа даа тийм. Яг тэр хүн та өөрийн ирэхгүй ямар нэгэн нөхцөл байдалд орохоор өөрийн ирэхгүй шийдчихэд байдаг, сонгочоод байдаг тэр зүйл чинь далд ухамсарт байгаамаа. Тэр далд ухамсарт байгаа зүйлийг ухамсарт руу оруулж ирж тэгжиж та тэр одоо зүйлээс одоо иргэшээлээс нь гарна гэж хэлээд байгаа. Тэгэхээр яг аливаа зуршил гэдэг бол тодорхой хэмжээгээр бидний далд ухамсарт орчоод байна шүү дээ. Тэр бид нар бодохгүйгээр хийдэг шүү дээ. Жишээлбэл машин барихтаа одоо ингээд бид нар шийдвэр гаргах гал бодоол тийгүй шүү дээ. Бид нар яг нөхцөл байдал урдаас машин ирж байгаа гинт машин ороод ирвэл бид нар шууд торомсоо гიშгдэг. За эсвэл одоо ингээд нэг одоо хаазаа гიშгэх шаардлагатай байдаг ч юм уу. Ингээд энэ эсвэл одоо өрүүлэн эргүүлэх ч юм уу яг энэ болохоор яг нөгөө дадал зуршлаар бий болчихсон олон одоо өдөр болгоно машин байрсны олон жилийн машин байрсны туршлагаар бий болж байгаа. Тэр энэ чинь далд ухамсарт бий болчиход байна шүү дээ шууд өөрөө хийчихэд тэгэнгүүт яг одоо энийг бид нар тухайн одоо ийм зуршлаасаа бид нар өөрийгөө гаргахын тулд тэрийг нөгөө нэг юм ухамсарт байдал руу оруулна гэдэг. За маш их юм түгээмэл тохиолддог зүйл юу вэ гэхээр ядархаараа ч юм уу уудаг. За эсвэл 5 дахь өдөр болохоор л уумаар санагддаг. Эсвэл цалин буухаар. Уг нь бол цалин буухаар гэрийнхэндээ одоо махшуулаа аавна хүүхдийнхээ төлбөр төлнө гэл ингээд уухын одоо нөгөө цалин буухын өмнө нь бол айгүйх юм төлөвлөгөө байдаг штэ. Айгүй ингээд нөгөө аль хэдийн дээр мөнгө нь зарцуулах та тодорхой. Гэтэл буусны дараа нэг мэдхэд дэлгүүрийн гадаа очиод би ууцсан байсан гэдэг зүйлийг өөр нь хүмүүс их түгээмэл ярьдаг. Тэр чинь нэг дадал туршлуулаад байна тий. Сая ярьсан дээр бүр ингээд жоохон тодтогоод хэлэх юм бол ер нь архин донтой юм ингээд дуртай болно гэдэг нь яадаг вэ юм бол тэр ухамсарлаад нэг уугаад байхчгүйгээр тэр далд ухамсарын хүрээнд буюу тэр бодол санаагүй байхад ингээд нэг мэдгэтэл нэг архиа ингээд одоо хайцсан өвж идэг тэр уух нөхцөлд ингээд орцсон өвж идэг. Ингээд өөрөөр хэлэх юм бол яг юу гэх юм бол том дургаар нарах юм бол нэг юм тойр үсчтэй хүний амьдралд. Яадаг гэх юм бол ер нь хамгийн дөрөв одоо ингээд бэлтгэдэг тий. За одоо нуух юмс гэдэг бэлтгэл үе гэдэг л дээ нэг. Тэр ингээд яах вэ гэх юм бол одоо хаана очил уух вэ? Эсвэл энэ мөнгө байгаа юм чи энүүгээр уучдаг ч юм уу. За ганц пи уучаад болио идэнс гэдэг. За ингээд ямар ч бас ингээд архуу ихсэн тийм сэдлийг ингээд өөртөө бий болгоод тэгэнгүүт ингээд дотор талд ингээд уух дур хүслээд тулан үрээд сайхантай идэнс гэсэн зүйлээ өгдөд. Энэ тэгээд гүйцэлдэг. Одоо шинэ ганцраа ууж чадахгүй юм бол найз нөхдөдөө дуудах ч юм цугуудаг үнээсээ тий. Эсвэл мөнгө дутуу байх юм бол ирж хайж гүнзээ гүйцээгээд гихэмшлэнгээр за ингээд арх ингээд уунаа. Ингээд үүлээ. Одоо энэ дээр нэг төгөөмөл ярьдаг зүйл нь манай хүн ч одоо махны мөнгө олдохгүй мөртлөө ингээд архины мөнгө олдчиход бид нэг хайхад бүр өөрөө хүртлээ хайхад надаа ингээд юу архины мөнгө олдчиход идэг гэд.
Тэгэхэд харин яадаг гэх юм бол бүхий л далд ухамсарч бай, ил ухамсарын юунт ч бай, бүхий л санаа бодол хүч зэрэг бол яаж мөнгө болж архины мөнгө болох уу гэдэг төвлөрүүлж идэг. Энэ хүн дээр одоо би ингээл те уулзвал одоо хишгээтэй уулзах юм бол одоо загинж ярих уу, өрөвдүүлж ингэж ярих уу гэх те зээлнэ гэж ярих уу. Одоо нөгөө арх олж уухад одоо бүх ухамсар нь ажиллаж штэ, мэрэгэн байдал нь гарч ирж штэ. Мэрэгэн байдал одоо ингээл те одоо цаг үеийн байдал ингээл бас тэгж эсвэл одоо манай нэг яахахгүй найзэрчээд байна гэж энэ ухаан санаа нэг хурц олчиж байна те. Хурц сэргийг те одоо тэр худлаа хуурахын тал дээр ингээд ажилтны бэлтгэл үе дээр бол ингээд нэг ийм үйл явц ингээд явагддаг. Энийг бол ингээд зүгээр бодохгүйгээр ухамсарын төвшөнд одоо баг ингээд хоол олж идэхээс илүүтэйгээр ингээд ирж ингээд хайждаг. Одоо ингээд донтолтонд орсон архив дуртай хүмүүсийн хувьд би яриад шүү дээ энэ одоо хүн шүү дээ. Одоо өөр зуршил биш шүү дээ тий. Хоёул яг энэ архины хамааралтай холбоотойгоор яриад байгаа тий. Гэхдээ ер нь зуршлууд ойрлцоо л тоо. Одоо мөрөдөө тоглогч бай тий, бэлгийн донд бай нэг завхаарлалтай чинь гэсэн ч гэсэн. За тэгснээ одоо уунаа. Уугаад ингээд мөнгө төргөн олдоод юм нөхцөл ингээд бүрдээд ингээд уугуут нь одоо тэр допамин гэж бодсон чинь ингээд хүсэл төргөө биелүүлсэнтэй адилхан ингээд би тавираад авчралыг мэдрээд тэнгууд нь серотонин гэж одоо нэг бодсон ингээд бас. Дахид даавар ингээд ялгараа те бөөр ингээд хөтөмөрч ингээд өнөөдөр өстө үнэхээр ад жаргалтай шүү гэдгийг ч одоо мэдрэж байгаа юм шиг. Энэ бол согдох үед хүртлээ. Тэгвэл нэг юм богинохон хугацаанд маш богинохон хугацаанд нэг юм үйл явц явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хүсэл биелж байгаа. Тэгээ хүсэлээд. За тэгсэн чинь тэгээ одоо нэг уулт нь бол хэдэн хоногор ч үргэлжиж болно тий. За тий. Одоо яг зөв нэг өдрийнхийг л гэхэд одоо ингээд тий. Орой одоо ингээд 7 цагаас эхэлсэн байлаа гэхэд одоо 8 9 хүртэл одоо яг үтгэвтэй ингэж явж байгаад 9-оос хойш нөгөө нэг юм уултын ингээд нэг 4 шинж ингээд тий. За яг одоо би арай улаагүй нэ өшөөрн гоочод өшөөж сайханч болохгүй ингээд юм даврж уух ингээд үйл явц явагдаад тэгснэ нэг мөнгө төгрөггүйднээс байсан бол өшөөж харин хаанаас яаж иж болох үүднүүдийг арга ухаан хайж агаад баахан өрөмөрч гэсэн тавьж агаад мөнгө ингээ олоод тэг ингээ цаашаа аваад тэгээд өглөө ингээд босоход юм уу эсвэл ирүүлчихдүү эсвэл гэр орондоо бөө хэрүүлөө бөө өр тавьсан эсвэл зодоонуудаа хийцэн өөрөөр хэлэх юм бол сэтгэл зүйн хувьд юм цөхрлийн байдалтай байдаг. Ер нь ингээд өглөө 4-5 цагт ингээд сэрээд ингээд ягаад ингээд дотор авах юм байхгүй тэгээ өчтөө одоо яалаа гэж юм бодоол ингээд тэгэл ингээд за нэг арай гайгүй юм уу гэж нэг өөрийгөө тайвшруулах гэснээр шар тайлах юм мэдээж үүднэсгээ гэх мэт шиг ингээд энэ үед бол үнэхээр ингээд хүн ингээд нурмаад нурсан үе гэдэг л дээ сэтгэл зүй биеийн хувьд ч гэсэн ингээд одоо ингээл тэг бөөлж барьсан те тэгэл тамир тамиг хүүдэн сасгарсан айс өөрийгөө буруутгасан те ирсэн бүсний ээж трийг явгаал тэгэл өөр хүн амтныг одоо тэр л уруулцлаа гэдээс их жишээний нөхцөл байдал руу ч ихсэн нэг юм цөхрлөө үе ингээд бий болдог. Одоо би ингээд тойрог ярьж байгаа байхгүй тийм одоо дамталтын тойрог ингээд өөрөөр хэлэх юм бол эхнийх нь одоогээ бэлтгэх байдалд уух тур хүслээлээ тэгээд архи олзуулаад дараа нь ингээд цөхрлийн байдалд ороод ингээд байж тал. За тэгээ энээсээ болоод ингээд жигшдэг юм уу гэж бодоо. Бус зүйл дээр бол ингээд жигшээд хүмүүстэй архинаас бус юм уу донтолтоос бус юм дээр жигшээд за энийг бол дахиж хийж болохгүй юм байна хэдэн цаг. Ингээд болчдөг бол харин яг энэ донтолтын энэ үед бол тэгдэггүй. Тэгээ яаж хийж байгааг яг шараа аюул ингээд нилээ ингээд уугаад ингээд удаан удсан хүмүүс хувьд бол архиа шараа тайлаад энэ давхтаа тэр өдөр ингээд алсгалах нь битгээр ингээд цаашаа ингээд яваад өгдөг. Одоо хэд хоногор ингээд уудаг. Зүгээр ингээд анх ингээд ууж сурж байгаа юм уу ингээд яаж байгаа үед хахад нэг 7 тэгээ 10 хоног гэдмээс ингээд арх харангуутыг дургуун мургуун хүрээд уухгүй нь байж яснаа. Дахиад нэг давтамжтай хугацаа нь болонгууд түрүүн нэмний сартаад ухамсарын бус ингээд хүрээнд чигсэн би мохоод ингээд дур хөслөрөө. За одоо миний хувьд ингээд яг бодоход анх ингээд хоёр цалингийн хооронд ууж ирсэн байгаа байхгүй юу? 14 хоноо 15 хоноо ингээд тэр ингээд дөхөөд ингээд за өнөөдөр цалин буундаа маргааш буундаа ингээд яг тэмдээд авах за өнөөдөр нэг сайхан буундаа цалин буuna гэхээс илүү за өнөөдөр нэг сайхан уучих юмсан гэсэн тийм бодол төрөл те хинтээ уух үйднэс гэдгээ бодоод ингээд за нэг ингээд те баяр хөөрч ингээд мэдрээд байгаа юм уугаа наан цаан гიშгээл одоо түрүүнээ тэр нэг бэлтгэл үе гэдэг шиг за тэгээ юм санаашрал
бас ингээд одоо ер нь бол тойрог дээр бол хамгийн эхлээд санаашрал гарч байгаа штэ. Ер нь яг яавал уух уу, хинтээ уух уу гэл тэгээ бодоол тий. Тэгээ бодож яснаа бэлтгээд байгаа штэ. Бэлтгэл дотор хүмүүс рүү уцаарч ярьж болно, ажил зохицуулж болно, эсвэл бүр бэлтгэл зориулаад зарим нь бүр зориуд уурлаад хэрэлддэг штэ. Хэрэлдээ хаалгаас аваад ч гардаг тий. Тэгээд тий шалтгаан гаргадаг. Тэгээд яг ингээд нөхцөл байдлыг бүрдүүлээд тэгээ очиж байгаа тий. Тэрний дараа тэгээд яг уусны дараа үйлдэл босны дараагаар цөхрлөө үе. Тий цөхрлөө. Тэгээ ингээд цөхрлөөсөө ягаад сургамж авахгүйгээр дахиад уунаа гэдгийг л одоо донтолт буюу тий зуршлын одоо нэг хэсгийг гаргаж ирж болж байгаа. Нэг цикл яваад шүү дээ. Ерөөсөө цикл. Тэгэл санаачрал ахаал бэлтгэл ахаал уугаал ахаал гэл цөхрлөө ороод тэгэл ингээд ийм тойрог дотор орчоод энэ тойроос гачддаг. Одоо тэгэл ер нь уухай болида гэд бодлоонгууд энэ цикл нь явагдаад байгаа учраас дуршлын. Тэгэхээр нэг хүн болгоны циклийн хугацаа явгүй өөр байгаа шүү дээ. Тухайн хүн санаашраад нэг 10 онцч болно, 5 онцч болно. Бэлтгэл ажил нь 3-4 өдөрч байж болно. За уух нь 1 өдөрч байж болно. Эсвэл 10 хоногч байж болно, 14 хоногч байж болно тий. За тэгээд цөхрлийн үеэр магадгүй нэг сар үргэлжлэх ч юм уу. Эсвэл зарим хүмүүсийн үед 10 хоног үргэлжлэх ч юм уу. 5 хоног ч юм уу. Ингээд энэ хүн болгоных нэг өөр байгаа шүү дээ тий. Зарим нь одоо хэдхэн минутаа 30 минут 40 минут энэ хоорондоо шараа тайлангуудаа бүх юм зүгээр ахтай сайхан болчихж байгаа. Тэгэхээр яг энэ одоо нөгөө юм зуршил одоо энэ хоёулаа зуршилтай холбож ярих юм бол яг энэ зуршлыг эвдэх үеийнэ хизээ юм бэ? Яг аль үе дээр одоо яг тий санаашрал бэлтгэл одоо үйлдэл уух тэгээ зөвхөрлөх гэсэн нэг юм дөрвөн баг тий. Яг аль үе дээр нь одоо яг энэ тойргийг эвдэх юм. За яг одоо энэ үе дээр ингээд үе бол одоо энэ санаашрал дээр санаачрал эхлээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь энэ дээр ер нь цөхрлийн үед одоо ингээд янз ингээд эвгүй зүйлүүдтэйгээ даригтай холбоотой орцсон байгаа мөртлөө энийг ингээд нэг тарих ингээд сануулдаг. Өөрөөр хэлбэл тэр ад шаргалын тэр грамманууд те тэр молекулууд ингээд ялгарсан үйлсүүд тэр арх ууж явах үе ингээд дандаа сайхан зүйлийг бодогдуулаад иддэг. Тэгвэл нэг зодоонуудаа хэлсэн их нэртэйгээ ярилцсан мөнгө төргөө өрсөн. Энэ бол зүгээр штэ байдгал зүйл гэсэн зүйлийг эзэн биедээ ингээд мэдүүлээд. Тэгтээ ер нь бол яг нөгөө хүмүүс зөвхөрсөн үедээ илүү шийдвэр гаргадаг те. Яг энэ үедээ ер нь архинаас гарыг. Тий. Гэж ер нь бол яг шийдвэрийг бол тэгж гаргадаг те. Тий. Нилээ ингээд том зөвхөрлөлтөөр те цагтаа сэргээлэх баригдах юм уу? Ихэр рүүг салах, ажилласаа халагдах нэг ийм үднэс болцсон. Тэрнээс яг нөгөө нэг санааширж байгаа үедээ бол архинаас гарыг гэж бол боддгоо те. Харин тий санаашрахыг зүгээр бодлын төвшөнд би хэлж байгаа байхгүй. Ер нь одоо ингээд тэр зөвхөрлийн үед ингээд дараа нь ягангуудаа энэ бодлоо одоо ер нь архитектур тусдаа гэдэг. Тэгээ сая миний хэлээд байгаа зүйл нь болохоор тэр нэг тарих ингээ бодолдгүй л шүү дээ. Нөгөө архитектур холбоотой муу зүйлийг баяр хөөртэй зүйл. Тэгээ ер нь хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Нэг муухай уулаа гэж ярьдгүй нэг сайхан уусан шүү гэ тий. Хэдүүлээ нөгөө нэг тий. Нөгөө ойнгоо чи юм гэл ингээд нэг юм. Одоо тэр агсан тавьсан байна уу, хоорондоо муудалцсан, зодолцсон байна уу тэгээд тэгэхгүй хэдүүлээ нэг сайхан уужиж илээ те гэдэг илүү нэг тийм нэг юм сайхан дурсамжтай, аж жаргалтай тэрнээс ш одоо нэг уусны дараа тим өрөнд ороод ихнэртэй тэгж муудалцаад тэгж осол гаргаад тэгж нэр хүндээ алдаад одоо тэгж шартаад гэд ярьдггүй те хүмүүс тий. Тэгээ одоо энэ зүйлийг ярьж байгаа энэ санаасрал буюу энэ бодол санаан дээр бүр зориудор түрүү өөрөө хэллээ л да нэг юунгийн хэлсэнтэй ухамсартайгаар тавьчихж байгаа гэж. Тий. Тэгвэл одоо бүр ингээд дараа донтцсон хүмүүс биднээс хувьд яг юу боллоо гэдгийг баг тэр болсон үйл явцаар ингээд сайхан тэмдэглэж байгаа ч юм бодож байгаа. За би нэг тэгсэн юм байна. Тэдэн төрнөө өрөнд орсон юм байна. Эхнэр ингэж ууралсан юм байна. Манай охин надаа ингэж хэлсэн юм байна. Миний байж байгаа гэр бүлийн байдал ийм байсан юм байна. Ажил дээрээ тийм болсон юм байна гэдгийг бүр ухамсарын төвшөнд татаж авчихтай. Одоо ингээд бодох. Одоо өнөөдөр татвар төр тийм үү? Тэгэхэд өнөө оройн ингээд арх уусныхаа дараа одоо ингээд маргааш гэсэн ингээд бодоод авчираад ингэхэд энэ санаашрал гэдэг зүйл одоо ерөнхийдөө ингээд байхгүй болно. Уухад одоо түрүүний хэлсэн уухад нэг сайхан байлаа шүү гэсэн тэр бодол ерөнхийдөө байхгүйгээр ер нь яг жахан архитектуртэй холбоотой уус хэрэглэнгүүт нь юу өсдгөө гэсэн тийм бодит ойлголттой ухамсарын төвшөнд бодит ойлголттой тий. Тэгэхээр одоо таны ингээ нөгөө ярьж байгаа зүйл одоо энэ тойргоос ингээ харахаар гинт хүн уучихгүй шүү дээ. Уухын өмнө 2 үе шат яваад шүү дээ. Санаашрал болон бэлтгэлээ. Одоо бидний одоо санал болгож байгаа зүйл болохоор бэлтгэл үе рүү очихоосоо өмнө санаашралын үе дээр байгаа дээр ер нь бодол санаагаа өөрчлөх. Өөр зүйлийг бодох тий. Ингээ сайхан уус шүү. Нэг уучих юмсан юм шүү гэхээс илүүгээр
өмнө уугаад юу боллоо гэдэг зүйлийг нөгөө сайхан гэдэг талаас нь биш яг боддоор танд учирсан сэтгэл зүйн болоод бие махбодын болоод гэр бүлийн харилцаан дээр гарсан тий за мөн ажил дээр гарсан тэр фактууд яг таны хувьд нөгөө боддоор ямар хор хохирол учруулсан бэ гэдгийг нэг ботох нь байна тий. Тэг бодод татаж авчрах. Тэрийг өөрөө зориудаар ухамсартайгаар бодох тий. Одоо бас энэ дадал зуршлын тал дээр бас мэрэгчсэн энэ сэтгэл зүйч одоо судлаач Джеймс Клерийн одоо санал болгож байгаа нэг арга бол заах болон дуудах гэдэг аргыг бол санал болгоод байна л та. Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо яг гээд одоо автоматар хийдэг гэдэг нь шүү дээ. Тухайн зуршлыг бол автоматар нэг мэтэл те. Ингээд цалин буусан нэмэлсэн чинь би дэлгүүрийн гадаа очиод одоо арх авц ууж исэн гэдэг ямиг ер нь их түгээмэл хүмүүс ярьдаг. Тэгвэл яг үүнтэй адилхан ингээ автоматар болчихсон байгаа зүйлийг хийх гээд байх юм бол тэр заах болон дуудах гэдэг нь ямар арга байна гэдэг нь хэрэг одоо чангаар хэлэх юм байна л та. За хишгээ би одоо ингээ те өөртөө те ингээ чангаар зориуд хэлэх гээд байгаа байхгүй зүгээр бодох биш. За уух хорхоос л төрөөдөө шүү. За ууснаар би одоо дараа нь би шаарддаг шүү. За энэ одоо цалин мөнгийг би өнөөдөр хүүхдийнхээ төлбөрт өгнөгдсөн байгаа шүү. Өнөөдөр би хоол ундаа авна гэж төлөвлөсөн байгаа шүү. Тэгэхээр яг би өнөөдөр бол яг одоо гэртээ ирүүл очин шүү. Гэт нөгөө чангаар хэлэх гэдэг жаа. За би энэ аргыг өөр дээрээ туршваа. Яг миний бодлохоор яг би бол яг архины хамаарал гэхээс илүүгээр би одоо яг өөрийн донтолтын мэрэгчлэлтэй учраас ер нь өөрийнхөө амьдралын яг юун дээр би донтоод байна гэдгийг анзаараад байна шүү дээ. За тэгээ анзаарсан чинь би кофе хэрэглээд байна. Кофе одоо ер нь нэг өдөрт одоо чансан кофе өдөрт нэг 2 аяга уугаад байна. Байвал дахиад уух гээд байна. Нэг байсан чинь бүр 2 болчихлоо. За тэгээ ажил дээр байхад нөгөө нэг найруулдаг одоо энэ кофенуудыг хит уучаад байна шүү ажлын дараа. За тэгээд яг ингээд нөгөө нэг юм заавал нэг юм кофе уудаг. Ялангуяа хоолны дараа заавал уух гэдэг. Тэгээ энэ өөр бас яг ингээд нөгөө миний бие махбодод одоо яг энэ одоо бөөрөнд ялангуяа сайн биш. Ялангуяа нэг эмчилгээ тухайн үед хийж байгаа эмчилгээ бол яг миний биеинд сайн биш гэж хэлсэн учраас за тэгээд их хэмжээгээр уугаад байгаа учраас би за ер нь би донтцсон юм байна. Би ер нь хамааралтай болцсон юм байна. Яагаад тэгэхээр би уухгүй бай гэж чадахгүй байгаа байхгүй. Заавал уух гэдэг. Тэгээд ялангуяа хорхоо үрээддэг. Тэгэл кофе шоп те хажуур яваал тэгээ сайхан мэдрэмжтэй хүмүүстэй нэг гоё кофе уугаал те тэгэл фэйсбүүкээр чих явахын зураг хүмүүс тавихын энд тэнд уулзвал кофе шопт орё гэж уулзъя гэхийн те тэгээ ялангуяа ингээд нойр хүрсэн үед за өглөө мөглөө бол одоо тэгээд кофе ууж нойроос сэргээдэг те нэг юм өнөр нь ч гэсэн байна. Тийм те заавал одоо баг кофе ууж би ажил дээрээ ингэж нэг юм сэрэгцсэн хүн байх гэдэг байхгүй ажлын дараачсан одоо нэг хоолны дараачсан заавал уух гэдэг. За тэгсэн чинь ингээд эхний 10 одоо эхний 7 хоног манаг гайгүй тий 10 хоног гайгүй. За тэгэл ингээ 14 15 гэл сарын дараагаас эхлээл ингээл уг гайгүй болчмаар байгаа байхгүй юу. Тэгсэн чи үгүй уумаар байгаа хорхоос л төрөд байгаа байхгүй. Кофе уучмаар санагдаад ингээ хорхоо өрөөд. Тэгээ тэр үед нь би яаж исэн бэ гэхээр би ингээд кофе уух гээд байна. Гэт би өөртөө чангаар хэлээд байгаа байхгүй. Гэхдээ миний ажид хүмүүс аваад байна шүү дээ тий. Кофе уух гээд байна. Кофе сайн биш шүү дээ. Гэт би өөртөө чангаар хэлээд хүмүүсийн дунд. Тэгээ хүмүүстэй би кофе уух гээд байгаа юм аа. Кофе уухгүй байх одоо тий ямар одоо уусны хор шиг юу юм бэ? Би уухгүй байх уу яах вэ? Гэл ингээд тий нөгөө яг манай хамт олон бол намайг дэмжиж байгаа. Тэнгүүд ингээд би дотор байсан хорхоослыг гадагшлуулчих байгаа байхгүй. Тэнгүүд дотор байгаа зүйлийг би гадагшлуулангууд нэгт тэр намайг одоо нөгөө нэг юу зовоохоо болчихжээд. Дотор байгаад хүмүүс болохоор ингээд тэр хорхоослоод тэр зүйлийг бодоод яваад ингээд жишээлбэл би ингээд бас ингээд хүндлэнгийн үнээр бодохоор ичмээр л байгаа байхгүй. Ингээ юу сүртэй ишгэ. Жижиг гин штэ. Хүмүүс гайгүй штэ. Чи одоо өдөрт одоо тэр 5 6 он уудаг хүмүүсийн хажууд нь 2 бол гайгүй штэ. Тэгэл хүн болгоол уудаг штэ гэл ингээл тэгэлэлтэй юу сүртэй уучаачтэй гэл те. Тэрийгээ би одоо ингээл тэмцээл зарлаад хэрэг вэ нүү гэл яг хүндлэнгийн үнэнүүдээр харахаар жоох санаа зовморч юм шиг те. Наач м одоо ер нь донтолтонд ордог юм механизм тэлтэй. Одоо жишээ нь архич гэсэн те юун сүртэй юм ингээд эхлээд одоо юу тэр шилмэлээр нуухгүй ш та ганц ганц нэг жил пиав найз нөхдөйгөө би одоо уухгүй гэх юм бол юун сүртэй юм чи эдэнс гээл өөрөө ч тэгж боддог өөрөө л бусдын ч одоо цогоодог юм хэлдэг. Энэ ингээд датамжтаа цааш хэрэгэлсээр байгаад бие махбод
сэтгэл зан үйлийн хувьд юм өөрчлөлтөнд хараад хөдөлт орохыг л одоо энэ Тэгээ донтолт гэжлээд ааш та тий. Тэгэхээр өөрөө бол одоо ингээд яг бас нэг мэрэгжлийн хүний хувьд одоо копин дээр ингээд туршиж үзсэн байна л дээ. Тэгээ одоо ингээд нөгөө нэг тэрийгээ би заах буюу одоо энэ Джеймс Клерийн хэлж байгаа заах буюу дуудах тий гэсэн аргаар би чангаар хэлчихэж байгаа байхгүй. Би кофе уухгүй. Тэгээ би кофе уух гээд байна. Тэгээ би уухгүй. Гингүүт одоо тэр би ухамсартайгаар нааш нь хавьд ирж л та тий. Тэгээ бодол санааны хувьд би дотроо бодоод ингээд ганцаараа тэмцээд байхгүй штэ. Гарахгүй хүмүүсийн дунд гарах чингууд тэр намайг зовоод байгаа тэр уучмаар хорхоослын хүч хамаагүй сулраад тэг яг тэр уумаар эс хорхоосоо шууд адуу болчихдог. Тэр даруйда. За одоо энэ дээр бас тэгээд эрдэмтдийн ингээд гаргаж ирсэн зуршил бол ингээд амь амьдралаа өөрчлөх талаар судлаач ингээд гаргасан бас нэг ингээд үр дүнтэй тийм маргачлахын нэг нь одоо энэ саяхан л да. Тэгтээ бүр ингээд тодорхой ингээд хэлэх юм бол одоо сая бид тэр санаа сэр бэлтгэн уух цөхрөх гэсэн нэг юм тойрогд одоо донтолтон орчдөг гэсэн юм бол нөгөө нь ингээд эрүүл болох зуршил нь болохоор ингээд даруусах төлөвшөх бусдад туслах тэгээ талархах гэсэн ийм тойрогд оруулах. Ер нь ингээд донтолтыг бол одоо ямар нэгэн ийм зуршилд ингээд орсон хүмүүсийг ингээд ер нь юу гэдэг вэ гэх юм бол огцоод үгүй гэдээ гарч чадахгүй гэж илчээд хэлжсэн баг тийм үү. Тэгвэл харин ингээд орлуултаа гэсэн. Энэ нь бол үр дүнтэй байдаа. Би архиухаа болчихингүүд л тас хороол ингээд архинаас цолд ингээд юугээл явах. Ямар нэг юмар орлуулахгүй бол тийм. Орлуулах тий одоо тэр яг хэв загвараа тий одоо тэр зуршлаа. Тэгвэл ингээд яадаг вэ юм бол одоо хамгийн дөрөв бол одоо түрүү ингээд санаашран боддог гэдгийн өмнө даруусах гэж байгаа байхгүй. Энэ ингээд өөрөө юу гэж хэлж байгаа юм сая өөрөө чинь нийлдэг бодит байдлаа ингээд ил ингээд гарах. Одоо би бол нэг үнхээр архин дуртай. Одоо уух дур үсэл хүрээд байна гэх. Одоо байгаар би зүгээр штэ гарцсан штэ. Би ууха волейбол гэдэг энийг партизан гэдэг аахгүй. Ууха волейг бол волейн биш. Үнхээр дотроос дур хүрээд байна. Тэгээ би бүр тэлж чадахгүй байна. Сая өөрөө хэллээ. Үнхээр ингээд кофе уумар ингээд дур үсэл хүрээд байна. Энийг бол даруусах гэж байгаа байхгүй. Бодит байдал. Нэг өөрийнхөө сул байгаа байдлыг ил болгож штэ тий. Өөрөө хүлэмжшөөрөөд юм тий. Хүлэмжшөөрөөд ингээд гаргах тий. Дараа нь төлөвшөх гэж байгаа. Одоо тэр түрүүний тэр бэлтгэл үеийг архингаа хайж ирсэн бол харин энэ зүйл дээр эргэцүүлэн бодох өөрөө чинь түрүү хэлсэн. Тэр хүмүүсээс ингээд бас асуугаад өөрөө бодоод кофе уугуул ер нь яадаг үлээ гэж хор хүнэл нь юу вэ гэж дайдлага. За арх уугунд одоо яадаг үлээ тий. Одоо яг энэ хит удаа ингээд би яг энэ аргууд хит удаа эргэсэн. Би хит удаа хамт олонноор хэлсэн. Тэгээ нэг удаа бүр яг үнэхээр бүр хорхоо өрөөд болохгүй. Тэр үед би юу хийсэн бэ гэхээр нэг доктор Амени одоо тархины судалгааг уншиж агаад яг ингээд юм уншижсэн чинь кофе нь бас яг хүний тархийг бас яг хурдан хөшрүүлдэг зүйлүүдийн нэг байж таарад байгаа байхгүй. Кафенийг хэрэглээ. Одоо зөвхөн кофе биш те. Одоо энэ колач орж ийн, зарим одоо цайнууд ч орж ийн. Тэр кафе нь өөрөө сайн биш юм байна. Гэхдээ энэ бас надад ингээд нэг юм юу хүчж штэ. Уухгүй одоо те кофегоо уухгүй бах. Шинэ одоо нөгөө нэг юм зуршлаа. Уухгүй байх шинэ зуршлаа хөгжүүлэхэд туслаад байна штэ. Өөрөөр хэлбэл бол би нөгөө нэг хувь хүний хөгжил тал дээр нэг өөрийгөө мэдлэгжүүлээд байна штэ те. Тийм мэдлэгжүүлээд мэдлэгдсэн тэр мэдлэгээ дадлагжуулаад тийм. За тэгэхээр төлөвшгийн дараа л одоо тэр уух ингээд процесс явагдахын оронд яах вэ? Бусдад туслах. Хуучин бол өөрөө ингээд арх уугаад уухаа гэдэг яг уугаар суудаг байсан бол өөртөө адилхан архинаас бол зов шаналж байгаа болон ер нь архинаас гарч хэмсэн эсвэл ингээд архийг төдөөлөн хор хөнөөлтөө гэдгийг мэдхгүйгээр эсвэл бүр ингээд толгоогоо ингээд мэдүүлсэн мэддэг мөртлөө харахгүйгээр донтолтон гүнзгийрчин тийм хүмүүст туслах гэж байгаа. За ингээд би бас архинаас гарах гэж байгаа. Чамд сэтгэл санаа ямар байна гэдэг. За одоо бүр төгөөмлөр нь болохоор одоо энэ аагийн уулзтал та. Одоо анх нэг аригчдыг ингээд нэгэндээ ингээд яг өөрийнхөө байгаа тэр бодит байдлаа ингээд даруусгаад тэгээд ингээд төлөвшгүүл явцаа ингээд зан чанараа эднээсээ яриа одоо яг ингээд тэнгүүтээ ингээд чамд ямар асуудал ингээд бас яриа мэрийг сонсоод энэ бол одоо ингээд яг нэг үйл явц явууж байгаа гот нөгөө нэг уух дурсал ингээ байхгүй болчихсон. Архиух. За тэгээд тэр дараагийнх нь болохоор одоо тэр цөхрөхгүй гэдгийг цөхрөөл ингээ яандаа тархаж ажилласан бол талархах. Би үнэхээр одоо архираас гарч ирлээ. Өнөөдөр би ингээ архиусангөө баяр сайхан нэрээ чэстэн ингээл өөрийгөө урамшуулад өрөөл устч гэсэн одоо ингээл баяраад ингээ уухгүй надтай адилхан 20 хэдэн жил болсон байна гэл. Эхлээл надад 1 2 7 хоног мөн уухгүй байгаа нь хүмүүс тэгж хэлж байгаа нь ямар сайхан байсан гэх тээ. Өөрөөр хэлбэл одоо дааврын хэмжээнд, молекулын хэмжээнд одоо тэ ад саргалын тэр юм ингээд өөрөө өөрийгөө архинаас таашаал ингээ авах гэж уудаг байсан бол
тэрийг өөрөөсөө хийж байгаа үйлдэл болон тэрүүгээр тавьж. Тэр яг нөгөө талархах чинь өөрөө яг хүний тархины бүр юм бодох, сэтгэх, тэр тархины үйл ажиллагааг яг өөрчилдөг байгаад байгаа шүү дээ. Сайжруулж өөрчилдөг. Бүр ингээ одоо хүн талархах үед буюу талархах үед хүний тархины баяр хөөрийн төв ажиллаж яадаг буюу яг энэ Бурхны одоо урд мууч хэсэгт хүний одоо өөрийгөө сонголт гаргадаг, зөв шийдвэр гаргадаг, тэ өөрийгөө хянаж чаддаг, эсэд хөдлөө удирдах хэсэг юм байгаа даа. Тэнгүүт одоо яг энэ хэсгийг бид нар талархах, альва зүйл талархах үед яг энэ одоо тархины урд мууч хэсгийг бол бид нар ажиллуулж байгаа. Тэнгүүд энэ өөрийгөө тухайн хүн өөрийгөө хянах, захирах, үгүй гэж хэлэх тэр нөгөө тархины маань нөгөө нэг одоо юм сэтгэн бодох чадрыг сайжруулж байгаа даа байхгүй. Тэгэхээр яг энэ маань өнөөдөр уухгүй байгаадаа талархаас гадна ер нь альва зүйл талархах. Өнөөдөр ингээд тийм Монголд оронд амьдарч байгаа да өнөөдөр ингээд сайхан тэнгэр цэлмэг байгаад ингээд те өглөө босоод ингээд нар хараад баярлах. Энд чинь нөгөө амьдралын юм жижиг зүйлүүд төр те. За тэгээд ингээд зүгээр заримдаа зүгээр ингээд өглөө босоо сэрээ те өөрийнхөө хайртай хүмүүсийг бодох. Зүгээр бодоо те. Таны одоо хань ижил байна уу? Таны үр хүүхдүүд байна уу? Танд тусалдаг тэр анд нөхдөж юм байна уу? Тэр бодоод тэр хүмүүсийн төлөө зүгээр ингээд баярлаа гэж хэлэх нүгээр те бүр ингээд бүр талархан бод гэдэг байгаа байхгүй. Одоо энэ манай энэ одоо багш нар бүр талархан бодоо одоо тэр нүдэн айнаад ингээ те яг тэр хүмүүсийн төлөө бод таларх тэгэхэд бүр тархинд одоо тэр бүр юм урал явагдаад байна. Тархины үйл ажиллагаа бүр эрс өөрчлөгдөд байна. Яг тэр бодож байгаа тэр 3-аас 5 минут ч голчод байгаа хгүй яг ингээ бодох те энэ өөрөө хүний тархины одоо тэр чадамжийг өөрийгөө удирдах чадамжийг нь бүр ингээ эрс сайжруулад байгаа хгүй. Айгу ингийн байгаа даахгүй те. Энийг бол хүн заавал ингээд нөгөө нэг одоо үнтэй юм тариа хийгээд авахгүйгээр өдөр тутамдаа хийж болох ч юм одоо талархах зүйл байгаа шүү дээ тий. Тий одоо тэгээд хоёлоо гол ингээд нөгөө зүйл маань энэ хуучин юм зуршил байсан юм архиудаг. Энэ маань одоо миний ухамсараас илүүтэйгээр намайг удирдаа тэгээд бас архиухт нэлээд нөлөөлж гисэн хүчин зүйлийн аюу чухал зүйл юм байна. Одоо өнөөдрийн хувьд болохоор ингээд энэ тогтолцоог өвдөх. Өөрөөр хэлэх юм бол энэ хууданд туршил ингээд би бодохгүй уухгүй гэж ингээд бодож байгаа мөртлөө тэр ингээд цаагаараа ингээд далд ухамсарын хүрээнд ингээд миний амьдралын хэв загвараар ингээд би болоод байгаа зүйлийг одоо өвдөж шинээр өөрчлөлтөөр ойлоо ярьж байгаа. Тэгээд гол ингээд бид бүгдээс санал болгож байгаа зүйл бол хамгийн дөрөв ингээд одоо тэр ингээд өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрөө тий одоо би одоо архин туртаа дараалах гэж илгэсэн тэр зүйл одоо ер нь ингээд надад гаднаас ингээд туслан зэрэгтэй наа. Ер нь ганцаараа тэмцээд ирэл бол ингээд энэ донтолтын өнөс юм гарсан түүх ер нь ховор юм байл л дээ. Тэгээд дараа нь ингээд үйл явцгаа төлөвшөх үе одоо жишээ нь сайн хөтөлбөрийн дагуу ингээд явах өөрөөлгөмд 12 алхмын гэдэг ч одоо хов хүнийг хөгжүүлэх яг тийм төлөвшөлтөнд ингээд өргөдөг ийм хөтөлбөр байгаа байхгүй юу? Гийн хөтөлбөр ээж болно. Бас өөр бас яг нөө нэг архинаас гарах хөтөлбөрөөс гадна бас өөр хувь хүний өөр олон төрлийн сургалтууд байгаа даа шүү дээ. Төлөвшүүлэх те. Яг одоо архинаас гарахаас гадна би яг яаж сайн байх, яаж би сайн одоо ихнэр байх юм те. Эсвэл би сайн яаж сайн хүн байх вэ гэдэг ингээд нөгөө нэг өөр бас юм хувь хүний хөгжлийн өөрийгөө төлөвшүүлэх яг ийм зүйлүүдэд бас айгу ингээд тухайн одоо ийм процесстойгоор үе шаттайгаар ингээд цааш үргэлжлүүл яваад хэрэгтэй байгаа байхгүй тий. Тийм. Энэ дээр яг зөвхөн миний бодол бол хамгийн дөрөв болоод ингээд тэр хувь хүний төлөвшлөлд нүст ингээд лөө ингээд орхосоо илүүтэйгээр архины асуудлаа шийдэх донтолтой асуудлаа. Энэ дээр одоо хамгийн сайн тусалсан бол одоо Миннесота загварын хичээл үе тий. Одоо энэ сургалт тэгээд энэний зарсан мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд гин босд хүмүүстэй одоо ингээд зүг явах өөртөө ингээд адилхан асуудалтай тэмцэж байгаа хүмүүсээс туршлага болон дэмжлэг авах ингээд зөрүүлдэг. Ингээд явах. Одоо нөгөө нэг миний зүгээр ингээд анзаарч яснаар бол тоол айгу олон сургалтуудаас судаг байсан шүү дээ. Ер нь зөвхөн одоо юм уу Миннесотагаас гадна өөр айгу юм олон гэр бүлийн сургалтууд ч юм уу тий. Яг ийм нөгөө амьдралын олон талбарууд руугаа таас айгу анхаарч исэн. Тэр бас айгу танд нөлөөсөн байгаа байхгүй тий. Яг зөвхөн одоо нэг юм дээр бас биш байгаа гэсэн шүү дээ тий. Тэр нь яг сүүл рүү үргэлжлүүлээ. Эхний одоо 1-2 жил болоод өмнөхөр ингээд яг архины асуудалтай. Архиал нэг уухгүй байх. Ямар аргачлал вэ? Ямар тийм сайн хөтөлбөр вэ? Ямар хүмүүс тусалчаар вэ гэдэг бодож жаад дараа нь архины асуудал ингээд дургуул маань арай гайгүй болоод ирэнгүүт нь за арх хууж явах үед ингээд миний амьдралын маяг бол нэлээ эвдэрсэн юм байна. Хишээ нэггээ хэлдгэр өөрөө ингээд сонирхсон.
хувийн хөгжил тал руугаа. Тэгээ нэг янз янзын үүдсэн боловч хэрэглэснээ цөөхөн л дөө. Тий яг ингээд өөрөө одоо хувийн онцлогт юм уу одоо ёс заншилд ингээд гарах. Ер нь тэгтээ иймэрхүү юм байна гэд тэр зүйлүүдийг ингээд судалж юм оролдож ингээд сонсож ингээд явсноор дан архи боддог байсан бодгоо байсан байхгүй юу. Ааха. За тэгэхээр одоо хойлонгийнх нь бол одоо хуучны зуршлаа эвдэхүү гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр яг эхний байдлаар бол яг ингээд хүлээн зөвшөөрөө гэдэг яриад байна шүү дээ. Яг өөрийгөө яг архины өмнө ямар сул дараа гэдэг хүлээн зөвшөөрөө гэдэг хоёрт нь төлөвшөх тухай яриад гуравт нь бол за бусдад туслах тухай гэдэг тий. Яг өөртөө адилхан асуудалтай хүмүүстээ одоо туслах талаар тий. Яг энэ дээр за хамгийн сүүлийнх дээр нь талархах тухай ярьсан. За мөн бас яг үнтэй бас зохицуулаад бид нараас яг хуучны зуршлаа эвдэхүй буюу дээр бас яг энэ өөрхөн бодол санааг тэр санаа ширлэхын үе дээр байгаа дээр бодол санаагаа шинжлэх тэр нэг сайхан зүйл те ууга сайхан байсан шүү. Яг тэр санаа ширж байгаад ер нь тэр л бодогддог штэ. Тэрний оронд зориудаар нөгөө ухамсартайгаар яг ингээд боддоор яалаа архинаас яг ямар хор уршиг таны эрүүл мэнд харилцаа гэр бүл дээр гарсан бэ гэдэг зориудаар ухамсартайгаар бодох тий. За мөн бас яг одоо Джеймс Клэрийн хэлсэн одоо заах буюу дуудах аргын тий яг ингэж нөгөө за би ингээд одоо хорхоо өрөөд шүү. Гэхдээ би одоо уухгүй би өнөөдөр гэртээ эрүүл очино гэдэг нөгөө чангаар хэлэх. Тий өөртөө энэ ч нөгөө ягаад тэгэхээр нөгөө чангаар хэлж гина гэдэг чинь нөгөө зориуд бүр ухамсартайгаар авчирж байгаа байхгүй хүн өөрөө сонсоод байгаа. Тэр ин чинь ингээд нөгөө зориудаар бүр ингэж өөр өөртөө сануулад байгаа ингээ тий ухамсарлуугаа авчираад байгаа учраас яг энэ ихний одоо нэг энгийн одоо энэ аргуудыг бас өнөөдөр бидээрээс ярилцлаа. Тэгээд тий. Тэгээ нэг дээр үеийн сударт одоо нэг юм зүйл байдаг байхгүй юу? Эртний нэг сударт. Ам дүрхэндээ хүлээн зөвшөөрч амаараа ингээ тунхлах юм бол та аврагдана гэж. Тэгээ өөрөөр хэлэх юм бол дүрхэндээ за би үнэхээр арх уудаг болсон юм байна тий. Одоо энэ бас асуудал. Тэгээд амаараа тунхлаад одоо миний ингээд уугдур хүсэл ингээд ийм байна. Би одоо ингээд арх чинь юу ингээд дуртай болсон юм байна. Гэхдээ өөрөө чинь дөрөвний хэлсэн зүйлийг бүр тодтогч гэхдээ би өнөөдөр уухгүй гэж өөртөө хэлж. Өнөөдөр би эрүүл очино. Эрүүл очино гэд. Тэгээ оройн хавцаа өөрийгөө дархин баяр саан чи чадлаа шүүгэнгүүт нь арх уухын өмнөдөр ялгарч ясан химийн бодисууд молекулууд ад жаргалын гэдэг электр гормонууд энгийн үед одоо ялгаруулж ингэ сурах архиггүйгээр. За тэгэхээр яг өнөөдрийн битүүрийн хувьд бас яг олон зүйлүүд яг энгийн юмнуудыг зүгээр ярьлаа. Тэгээ та сонсоод бас хэрэгжүүлж үзээрэй. Тэгээ танд ямар байсан бэ гэдэг талаар та сэтгэлээ бас битүүртээс хуваалцаарай. За баярлаа. Тэгээд сонссон хүн болгонд ингээд ад жаргалыг тэгээ та өөрөө ад жаргалтай байх юм бол таны ойролцоо тамтаа цугаан бэрдэг үр хөөхөд хань бүл аав ээж чамд маш олон хүмүүст ингээд ад жаргал та бэлгэлэх учраас ер нь хэрэгжүүлж үзээрэй гэж уриалгахаар байна. За баяр та. Баяр та.